Оюу толгойн хилцээр дээр амжилт гаргахын тулд ач холбогдлоор нь эрэмбэлж Монголын талын үр өгөөжид хамгийн үр дүнтэй зүйлээ нэгдүгээр тавьж хилцээрт амжилт орох ёстой. За оюу толгойн сонсголтой холбоотойгоор улсын хурлаас 120 дугаар тогтоол бол 2025 оны 12 сарын 26 буюу 3 сарын өмнө гарсан байна. За үүнийг хэрэгжүүлэх хүрээнд яг одоо бол Монгол Улсын засгийн газраас Rio Tinto компанитай хилцээрт орж байгаа энэ үед бас бид бүхэн зайлшгүй ойлгох ёстой хэдэн зүйл байгаа. Яг гэх юм бол бид бүхэн бүгдээрээ хамгийн гол нь Монголын үр өгөөж 53%-аас доошгүй байна гэсэн зарчмыг бол бид нар тогтоолдож тусгасан заавал биелүүлэх ёстой. 53% үр өгөөжрийг дор хаяж авчрахын тулд үүнд оруулах одоо зүйлсийг бид нар хувь нэмрийг ач холбогдлоор нь эренблэхээс өөр аргагүй. Монголын талд мөнгө урсгалаараа хамгийн чухал нь юу вэ гэдгийг бид нэр олуулаа заавал ойлгох ёстой. За ингэжээж буцаад хилцээр Монголын талд илүү үр өгөөжтэй ашигтай буцаад 53% үр өгөөжийг авчирсан ийм хилцээр болох ёстой. За тэгэхээр та бүхэн ард харж байна. Оюу толгой төсөл дээр анх тэр хөрөнгө оруулагчийн амласан 53% үр өгөөж Монголын талд оногдох энийг биелүүлэхийн тулд бид нэр ач холбогдлоор нь энэ зүйлсийг хилцээрд эхэлж хийх ёстой. За нэгдүгээрт бол мэдээж та бүхэн бүгдээрээ ойлгосон. Онтре гэсэн хоёр лиценз стратегийн ач холбогдлын ордод хамаарж байгаа. Энэ онтре дээр оюу толгойн нийт геологийн нөөцийн 32% хамаарж байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр маш энгийнээр тооцоолж үзэх юм бол бид нар 80-аас 100 тэрбум долларын асуудлыг онтре дээр ярьж гин гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд онтре дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээ яаралтай үндсэн хуулийн дагуу ч гэсэн бусад улсын хурлын тогтоол болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу заавал шийдэгдэх ёстой байна. Энэ бол Монгол Улсын засгийн газрын хийж байгаа хилцээрийн хамгийн үндсэн сэдв байх ёстой. За онтре өнөөдөр Эрдэнэттэй харьцуулах юм бол Эрдэнэтээр шинэ нэгдсэн оюут ордоос 3 дахин том хэмжээний зэс алтны нөөц ярьж байгаа байхгүй. Цагаан сурга ортой харьцуулах юм бол 2.5 дахин их хэмжээний зэсийн нөөцийг бид нар ярьж гин гэсэн. Зэсийн үн өсөж байгаа энэ үед бол бидний заавал нэгдүгээр шийдэх ёстой юм. Тэгэхээр онтре. За хоёрдугаарт за мэдээж бүгдээрээ ойлгосон. Зээлийн хүү буурах ёстой. Олон улсын жишг рүүгээ дөхөж очиж буух ёстой. За энийг бол бид нар бүгдээрээ ойлгосон. Өдөр бүр 10 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байна гэдэг. За биднийг ярьсаар байтал 26 оноос хойш бол энэ өдөр бүр төлж байгаа 10 тэрбум төгрөг 15 тэрбум төгрөг болсон шүү. Тэгэхээр бид нар өдөр бүр 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү тооцогцоор байна гэсэн үг. 2026 онд гарснаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Та өөрөө тооцоолоод үзээрэй. Өдөр бүр 15 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн төлбөр гарч байна. Энэ зээлийн хүү төлөгдсөн Монгол Улсын үр өгөөж Монгол Улсын ногдлоо шиг байнга хоошилж байгаа. Тэгэхээр энийг бид нар заавал хийх ёстой. Энэ зээлийн хүү юунд ямар гэрээгээр зохицуулагддаг вэ гэхээр бид хүн бүгдээрээ ойлгосон. Хувь нийлүүлэгчийн гэрээ. Бид нар уул нь бол оюутлогоо төр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэж боттол 16 жилийн дараа юу ойлгосон гэсэн чинь дамжуулан зээлдүүлэх өндөр хүүтэй зээлийн хүүгийн гэрээл оюутлогоо төр байгуулсан юм байна. Тэгэхээр энэ хувь нийлүүлэгчийн гэрээг улсын хурлын тогтоолд өгсөн чиглэлийн дагуу харилцан дүгнэж Монголын талд илүү одоо харилцан ашигтай хувь нийлүүлэгчийн гэрээг цаашдаа өөрчлөх ёстой. Энэ үүрэг бол улсын хурлын 120 дугаар тогтоолоор өгөгдсөн. Тэгэхээр хувь нийлүүлэгчийн гэрээг харилцан дүгнэлцэж энийгээ сайжруулах ёстой. За энэгээр бол засаглал энэ зээлийн хүү маш олон асуудлыг бүгдээрээ цогцоор нь шийдэх боломжтой. Тэр үдгийгэл алдагдсан боломжийн хүртэл тооцоол гэдэг чиглэлийг бол засгийн газарт өгсөн байгаа. Одоогоор энэ эзэнгүүдэд энэ огт яригдахгүй байна. Тэгэхээр бид нар энэ дээр хэрсүү байх ёстой. Хувь нийлүүлэгчийн гэрээ сайжрах ёстой. Энийгээр дагаж Монголын талын үр өгөөж 53%-тай хүрхэн баталгаажих юм аа. За 3 дугаарт ач холбогдлоороо бол яалтчгүй буцаад Дубан гэрээ. Уул нь бид нар 103 дугаар тогтоолоор 21 онд бол цуцалж хүчингү болох гэсэн одоо хүртэл цуцалж хүчингү болоогүй байгаа. Энэ нь дуусгар болсон хүчингү болсон гэсэн маргаан одоо хүртэл явсаар байна. Энэ Дубан гэрээн хавсралтаар бол одоо энэ засгийн газар их яриад байгаа менежментийн төлбөрийн асуудал энүүгээр бас шийдэгдэх ёстой. Тийм учраас энэ Дубан гэрээн асуудлыг одоо засгийн газар хилцээртээ оруулж шийдэх ёстой. Аль түрүүн улсын хурлаас бол 5 жилийн өмнө одоо тогтоолоор чиглэл бол өгөгдсөн байгаа.
За дараагийн нэг чухал асуудал бол сонсголоор бидний нэг ойлгосон зүйл бол оюут толгоон энэ одоо бүтээн байгуулалт 11 жилийн туршид тэзүүгүй явж иржээ. Батлагдсан тэзүүгүй явж иржээ. Геологийн нөөц нь 11 жилийн турш бас баталгаажаагүй явсан байна. За энэ асуудлыг бид нэр бүгдээрээ шийдэх ёстой. Оюут толгоогоос бусад бүх орд, бүх үйл ажиллагаа уул уурхай дээр тэзүү гэдэг зүйлтэй баталгаажиж явдаг. Энэ хуулиараа 5 жил тутам хийгдэх ёстой. Гэтэл өнөөдөр хүртэл хийгдэггүй байна гэдгийг бид нэр сонсголоор маш том маргаан өрнүүлсэн. Тэгэхээр энийг хийх бүрэн эрх бол аж үйлдвэр эрдэс байлгийн сайдад. За тэр дундаа аж үйлдвэр эрдэс байлгийн сайдын тушаалаар байгуулсан эрдэс байлгийн мэргэжлийн зөвлөлт бүрэн байгаа шүү. Энэ асуудлаа бид нэр яаралтай шийдэх ёстой. Тэгэхээр салбарын сайд өнөө маргаашгүй тэзүүгийн асуудал руу орох ёстой. Энэ тэзүүгөө баталгаажуулаа. Өнөөдөр зэс алтны үн ингэж өссөн энэ үед Монголын талын үр өгөөжийг 53% бид нэр батлагдсан тэзүүгээр яаж тооцох гэж байгаа юм? Оюут толгойн нийт энэ их баялагын үнэлгээг геологийн нөөцийг баталгаажуулгаар яаж тооцох гэж байгаа юм? Тэгэхээр энэ асуудлаа салбарын сайд яаралтай шийдэх ёстой. Менежментийн төлбөр гэх мэтчлэн жижигхэн асуудлаар энэ том асуудлуудыг хоош нь тавьдаг энэ стратеги үүнээс хойш түүнээс цааш байж болохгүй. Ийм юм гарч ирэх тохиолдолд бол улсын хурал байнгын нэг татаж ярьж асуухаас өөр аргагүй болно. Тэгэхээр энэ асуудлаа салбарын сайд цаг алдалгүй яаралтай шийдгэж хэлмээр байгаа. За энэ 11 жил баталгаажаагүй явсны үр дүн өнөөдрийн энэ замраагүй байдал шүү. Тэгэхээр тийм учраас энийг заавал хийх ёстой. За хилцээрийн туршид бол менежментийн төлбөрийн хилцээр одоо маш их яригдж байна л та. Тэгэхээр Монголын талын үр өгөөжийг 53% хүрэхэд хамгийн том мөнгөн урсгалтай хилцээрүүд хамгийн түрүүнд л хийгдэх ёстой. Гэтэл менежментийн төлбөрийн асуудал бол яг үнэглэхэд өнгөрсөн бүр оны оноос цөм нэмэрсэн асуудал болол яваад байгаа. Тэгэхээр энийг би тав хүн товчхон тайлбарлаж өгье. Менежментийн төлбөр гэдэг нь юу гэхээр төслийн туршид гарч байгаа нийт зардал байна. Капиталжуулсан хөрөнгө оруулалт байна. Мөн үйл ажиллагааны зардал байна. Эндээс 3-аас 6% бол Rio Tinto одоо менежмент хийлээ гэд дандаа жил бүр авдаг гэсэн үг. Тэгэхээр энэ зардал хизээ хамгийн өндөр гардаг вэ гэхээр хамгийн том хөрөнгө оруулалтын зардал гарч байгаа үед бол хамгийн том зардлууд гарч байна. Тэгэхээр тав хүн дээр харж байна. 2009-с 2025 оны хооронд оюут толгойн маш том энэ далдуурхан бүтээн байгуулалтанд 18 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт орсон байдаг. Энэ хөрөнгө оруулалт орох үед бол энэ менежментийн зардал бол хамгийн оргил үедээ өндөр тооцогдож гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр нийт хөрөнгө оруулалтын 3-аас 6% гарч ирсэн. Гэтэл 2025 он ямар онцлог жил болсон бэ гэхээр 25 онд энэ том бүтээн байгуулалт 100% дууссан. Үүнээс хойш түүнээс цааш ийм томоохон капитал хөрөнгө оруулалт байхгүй. Тэгэхээр одоо энэ бүх зардлууд гарсан одоо тав хүн харж байна. Энэ үед бол хамгийн том менежментийн төлбөр гараад одоо 2025 оноос цааш яах вэ гэхээр хөрөнгө оруулалтын зардал бараг байхгүй болж байна гэсэн үг байхгүй юу? Зүгээр оюут толгойн төслөө одоо арчлахад зориулсан жижигхэн зардлууд л гарна гэсэн үг. Ойролцоогоор бол нэг миний харж байгаа бол жил болгоо 1.5 тэрбум долларын зардал гарна. Энэний 3-аас 5-аас 6% гэдэг чинь нийтдээ нэг тийм том мөнгө биш байхгүй. 150 сая доллар л болно гэсэн үг юм. 150 сая доллар. Тэгэхээр энэний 20%-ийг авах, 30%-ийг бууруулах гэдэг бол мөнгөн дүнгээрээ онтрегийн 80-аас 100 тэрбум долларын асуудал яригдж байгаа энэ хилцэлтэй харьцуулах юм бол өдөр шиг ялгаатай, дэндүү жижигхэн байхгүй. Тэгэхээр бидний анхаарал тэгэхээр хамгийн том мөнгөн урсгалтай, хамгийн ач холбогдолтой зүйл дээр л өрнөжих ёстой. Тийм учраас Улсын хурлын 120 дугаар тогтоол дээр яг менежментийн төлбөр томоохон 6 асуудал дотор багтаагүй юм аа. Хийгдэх ёстой. Гэхдээ ач холбогдлын хувьд бол онтри болон зээлийн хөв тэзүүтэй, дүүцгүүд ач холбогдолтой биш юм байна. Тэгэхээр энэ ирэмбэ харж иж бид нэр хилцээр дээр амжилтаа орох ёстой. За бас нэг зүйл байгаа. Дөнгөж энэ 7 хоногт оюут толгой компани татварын 1.5 их найд төгрөгийг бол Монголын татварын албар руу шилжүүлсэн тийм бүгдээрээ харсан. Энэ нэг ямар нэгэн хилцээрийн үр дүнд 1.5 их найд Монголын данс руу орж байгаа ерөөсөө зүйл биш ээ. Энийг бас ойлгох ёстой. Энэ юу гэхээр 2022 онд
одоогоос 5-6 жилийн өмнөх Монгол Улсын засгийн газраас нэхэмжилсэн нийт татврын дүн 1.5 их найд төгрөг. Тэгэхээр энийг бол хуулийн хугацаагаараа оюу толгой Монголын татврын алба руу шилжүүлэхээс өөр аргагүй болж байгаа. Гэхдээ 1.5 их найд төгрөг төлөгдөхгүйгүй юу гэдэг эцсийн шийдвэр бол арбитр дээр Англид явж байгаа арбитрийн шийдвэр дээр үндэслэнэ гэсэн үг. Хэрвээ арбитр дээр бид нар ялагдах юм бол энэ мөнгө буцаад оюу толгой руу эргэж шилжихээс өөр гарцгүй болно. Тэгэхээр энэ бол нөхцөлтөө төр дундын дансанд байршиж байгаа мөнгө гэж ойлгох ёстой. Хэрвээ бид нар арбитр дээр ялах юм бол энэ 1.5 тэрбум Монголын талд одоо орноо аль биесээр орно. Тэгэхээр арбитрийн шийдвэр гартал энэ мөнгө буцаж магадгүй учраас энийг хамаагүй бас үрж болохгүй. Хэрвээ үрж зарчих юм бол бид нар буцаад дараа нь арбитр дээр ялагдвал 1.5 тэрбум буцаал татвар төлөгчдийн мөнгийг татвар төлөгчдийн хармаанаас дахиад 1.5 тэрбум босгож оюу толгойд арбитрийн шийдвэрээр өрөндөө өгнө гэсэн үг. Тийм учраас энэ 1.5-ыг бид нар зөв ойлгох ёстой. Арбитрийн шийдвэр дараа жил ч юм уу энэ жил эцэслэгдтэл энэ 1.5 дундын дансанд гар хүрэхгүйгээр байрших учиртай. Монгол Улсын засгийн газар Rio Tinto компанитай яг энэ цаг мөчид Улсын хурлын өгсөн чиглэлийн дагуу 120 дугаар тогтоолоор өгсөн үүрэг чиглэлийн дагуу хилцээрт орж байна. Тэгэхээр хамгийн гол нь бид нар Монголын талын үр өгөөж 53% түүнээс дээш байна гэсэн одоо анхны тэр 2009 онд хөрөнгө оруулагчийн зүгээс өгсөн амлалтандаа бид нар заавал хүрэх ёстой. Энэ амлалтанд хүрэхийн тулд бид нар ямар ирэмбэр ямар асуудлаа төрүүлж шийдэж энэ 53%-ийн үр өгөөжд одоо хүрэх вэ гэдгийг бас бүгдээрээ ойлгож авлаа. Тэгэхээр үүний дагуу бас бид нар шаардлага цаашдаа тавьсаар явах ёстой. Засгийн газар ч гэсэн одоо энэхүү асуудлаа бас энэ шаардлагын дагуу улсын хурлын тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу хилцээрээ бас амжилттай хийх ёстой. Тэгэхээр монголчууд бид нар бүгдээрээ ямар ч гэсэн сонсголоор нэг талдаа гарсан. Энд бол Монгол Улсын эрх ашиг гэсэн нэг л зүйл байгаа. Тэгэхээр энэ зүйл дээр хамтдаа бас нэгдэж бид нар үр дүн заавал хүрэх ёстой.